Чиний амьдрал урдчилж програмчлагдсан. Чи өглөөс эрэхтээ сэрүүлэг тавьж цагтаа бослоо. Чи өөрөө үүнийг шийдэж сэрүүлэг тавьсан гэж бодож магадгүй. Гэхдээ тэр цагийг чиний ажил, нийгмийн хэмнэл, систем аль хэдийн тогтоочихсон байдаг. Чи ямар хурцамсгөө өөрөө сонгож байна гэж боддог. Гэхдээ чи тренд, брэнд, олон нийтийн хэвийн гэж үздэг ойлголтын хүрээнд л хурцлагтаа сонгож байгаа. Чи өөрийгөө илэрхийлж байна гэж боддогч үнэндээ чи орчиндөө нийцэж амьдарч байна. Чи ямар мэдээ үзэхээ өөрөө шийддэг гэж боддог. Гэвч сошиал медиагийн анхаарлыг аль мэдэн дээр удаан тогтдгийг судаж, чамайг барих мэдээллийг л чамд харуулдаг. Чиний уур, айдас, сонирч зан бүгдийг хэмжиж дараагийн контентийг чинь бэлдэж байдаг. Чи ямар хоол идэхээ өөрөө сонгож байна гэж боддог. Гэхдээ өнгө, үнэр, байрлал, сурталчилгаа бүгд чиний тархины сул палыг ашиглахаар бүтээгдсэн. Чиний дуртай зүйлс хүртэл давтамжийн үр дүн. Чи уурлаж байна. Чи баярлаж байна. Чи бухимдаж байна. Гэхдээ эдгээр сэтгэл хөдлөлийн ихэнх нь орчноос өдөөгдсөн хариу үйлдэл. Чиний тархи энерги хэмнэх дуртай. Тиймээс тэр автомат горим ашигладаг. Өдөр тутмын шийдвэрүүдийн тал хувь нь бодож тунгаасан сонголт биш, харин зуршил, давтамж, орчны нөлөөний үр дүнд үүсдэг. Хамгийн сонирхолтой нь энэ програмчлал чимээгүй явагддаг. Хинч чамд чи ингэж амьдрах ёстой гэж чанга хэлэхгүй. Харин аажмаар, үл анзаарагдан байдлаар чиний итгэл үнэмшил, амьдралын хэв маяг, зорилгоо руу хүртэл хэлбэрчдэг. Чиний найзууд, чиний орчны тусгал, чиний орлого, чиний сэтгэлээний хязгаар, чиний амьдрал, чиний өдөр бүр давтдаг жижиг үйлдэлүүдийн нийлбэр. Чи үнэхээр өөрийн амьдралаар амьдарч байна уу? Эсвэл чамд зориуж бичигдсэн кодоор явж байна уу? Жинхэнэ чөлөөт сонголт гэдэг бол хүснээ хийх хэрэг биш. Харин чамд нөлөөж буй зүйлийг ухамсарлах чадвар. Програмчлагдсан амьдралаас гарах эхний алхам бол програм байгааг хүлээн зөвшөөрөх. Чөлөөт сонголт бол мэдлэгтэй хүндэл байдаг.